За бид зөвхөн Сүнжин гараанд зочд уудлын захирал Дүүрэн Эрдэнэтийн байгуулсан компанийг үзэж байна. За энэ компани байгууллаад ер нь бол Америк нэгдсэн улсын Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтс өөрөө хөрөлцөж ирсэн байгаа. Одоо яг энэ аяж үйлчлэлийн бааз дээр нэлээдгүй их хөрөнгө зарж нэлээдгүй их хүмүүсийг дайжилж бийж бас энэ аяж үйлчлэлийн компанийг байгуулдаг. Тэгээд аяж үйлчлэл ганцхан гэр сууцнаас гадна мал аж ахуй, газар тариалан бүгд багтана шүү дээ. Ер нь тэгэл усчлуулах системээс ахуулаад нойлын асуудал байж, халуун үд усны асуудал байж, ер нь бол дид үтсийг бол нэлээд сайн хийж бийж байгуулдаг. Харин яг энэ байгуулсан дид бүтцэн дээр Монгол Улсын засгийн газар одоо тоглолт хийдэг. За энэ тоглолт нь юу байдаг гэхээр халуун үд усны нэг татцсан одоо энэ том мөнгөтэй компани, энэ том дэлхийн компанитай хамтран ажилладаг компанийн хувьд бол дид бүтцийг одоо яаж хийж өгнө гэхээр хажуу талд нь одоо ойролцоо газар одоо томхон шиг одоо барилга байшин тэгээд томоохон одоо сум нэгдэл тэгээд аймгийн төвчийг юм байгуулчихж байгаа. Тэгээд сүүлдээ тэр газрыг одоо аймгийн төв гэх үү, сумын төв гэх үү тийм ээ их гоё барилга байшинтай болоод ирж байгаа шүү дээ. Тэгээд тийм л одоо болж байсан төв байгаа. Тэгэхээр нэг компани төр суурилсан томоохон дид бүтцтэй хот байгуулж ирсэн төв байна л да. За ийм учиртай одоо саний энэ подуулагтай залуу болохоор одоо юу байгаамаа энэ аяж үйлчлэлийн баазын харуул хамгаалдаг хариуцдаг хүн байгаа. За энэ нэмэгтэй болохоор одоо Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтстэй одоо орчуулагч найз эмэгтэй байгаа. За нэг тиймэрхүү үйл явдалтай одоо холбоотой. За ийм одоо айтагаан компани байгуулад одоо өөрсдөө одоо ашиглаж чадсангүй тэгэл алдчихж байна л да.